Тэгээ энэ хуулийн өөрчлөлтөөр аж ахуйн нэгжүүд бас одоо эерэг нөлөөтэй нэлээд хэдэн залтууд орсон байгааг бас онцолж бас хэлмээр байна. Тэгээд нэгдүгээрт нь болохоор энэ даатгуулагчийн нийгмийн даатгал төлөх цалин орлогын хэмжээг хөдөлмөрийн үйлсний доод хэмжээг 10 дахин үржүүлснээр ингээд хязгаарлалт байсан. Гэтэ өндөр ажил олгогчоос одоо ажилтныхаа төлж байгаа өмнөөс төлж байгаа энэ шимтгэл дээр болохоор ямар нэгэн хязгаар байдаггүй байсан. Тэгэхээр энийг одоо 2028 оноос эхлээд аажмаар 12, 11, 10 болгож ингэж өөрчилж оруулж ирж байгаа. Тэгэхээр энэ бол ажил олгогчдын хувьд бол өндөр цалин төлөх одоо бас энэ сэтлүүдийг бий болгож байгаа. Энэ хэмжээгээр татврын хэмжээнүүд нь буурч байгаа учраас ажил олгогчийг бас энийг одоо сайн анхаарч ашигласаа гэж бодож байна. Өөр нэг залт болохоор энэ хөдөлмөрийн зах зээлийг бас тэлэх үүднээс оюутан залуучуудтай холбоотой 15-аас 22 насны энэ залуучуудыг үйлдвэрлэлийн бас мэрэгжлийн шалтгаалсан өвчнөөс бусад нийгмийн халдварын даатгалаас чөлөөлөгдөж тэгээд энэ ажил олгогч нь энэ шимтгэлээс чөлөөлөхөөр иймэрхүү зохицуултууд бас орж ич. Энэ болохоор бас мөн 28 оноос хэрэгжихээр ийм заалт орж ирсэн байгаа. Тэгэхээр энэ бол бас хөдөлмөрийн зах зээлийг тэлж байгаа. Оюутан залуучуудыг бас одоо энэ зах зээл дээр оруулж ирэх энэ болцоо боломжууд нэгдэж байгаа. Тэгээ энийг бас ашиглаарай гэж хэлмээр байна. Дээр нь тэтгэврт гарсан ялангуяа одоо энэ залуучуудтай энэ тэтгэврийн насныхан цуг ажиллахад бас энэ хөдөлмөрийн бүтээмжүүд бас сайнаар нөлөөлдөг олон улсын судалгаанууд бас байгаа. Тэгэхээр энэ тэтгэврийн насныхныг бас хөдөлмөрийн зах зээл дээр татах энэ болцоо боломжуудыг бас эдийн засгийн шүүрээр дэмжиж өгч байгаа. Тэтгэврийн даатгалын шимтгэлээс нь бас чөлөөлөх ийм зүйл залтуудыг энэ хуулийн төслөөр оруулж ирсэн байна. Дээр нь бас энэ шинээр жижиг бизнесүүдээр 5 хүртэлх ажилтнтай компаниудын хувьд бол бизнес эрхлэгчдийн хувьд бол 3 хүртэлх ажилтнаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй 3 жилийн хугацаанд төлөхгүй байхаар ийм бас болцоо боломжуудыг олгож байгаа. Гэхдээ ажилтны бас эрхийг нь хөндөхгүй энийг одоо нийгмийн даатгалын төлснөөр ингээд тооцож явахаар гихмичлэнгээр гээд ийм эерэг заалтууд бол ажил олгогчдын зүгээс бол нэлээд орсон. Тэгэхээр энийг гэхдээ яг одоо энэ хилцүүлгийн явцад бол одоо нэг үгүй хэлгээд ажил олгогчдын төлөөлөл маань маш хангалттай оролцлоо. Засгийн газар өөрсдөө бараг санаачилж энэ одоо саналуудыг ажил олгогчдын өмнөөс бараг ингэж одоо санаачлал гаргаж энэ өөрчлөлтүүдийг оруулж ирж байна. Гэтэл энэ ажлын хэсэг дээр ажил олгогч эзэдийн нэгдсэн холбоо л байна. Тэгээд бусад одоо энэ бидний одоо төлөөлдөг гэж одоо ярьдаг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим бусад газрууд бол энэ дэр маш хангалттай оролцлоо. Нэг компаниудаас өгсөн саналуудыг дамжуулах төдийл нэг уулзалт хийсэн баг. Тэрнээс өөрөөр ерөөсөө оролцсонгүй. Тэгэхээр энэ цаашдаа энэ өөрөө нийгмийн даатгалын харилцаа чинь бол ажил олгогч үйлдвэрчний эвэл ажилтан үйлдвэрчний эвэл тэгээд засгийн газар гэсэн ийм хамтын одоо шийдэл уулзвар нийтлэг хэрэгшүүдийн уулзвар байдаг. Тэгээд энэ дэр ийм нарийн юм тохирж яхад ажил олгогчд маань бас яг энийг одоо цааш анхаарахгүй бол ийм хайнга тэгээд дараа нь юм болоод өнгөрцөө байна, энэ ч болохгүй, тэр нь ч болохгүй, энэ ч өндөр байна гэд ийм байдалд бас ормооргүй байна. Мэдээж энэ яралтай гормоор явсан байгаа. Тэгвэл одоо ажил олгогч эзэдийн нэгдсэн холбоо маань харин бас энэ дотор оролцоод болоо өргөд явж байгаа. Тэгэхээр энэ аж ахуйн нэгжүүдийн төлөөлөх чадварыг сайжруулах нийтлэг хэрэг ашигын төлөө бас ингэж ажилтдаг байхгүй бол энэ чиглэлээр уулын танхимын хуулийг санаачилсан боловч одоогийн танхимын удирдлагууд нь хэдэн зөвлөгөөтэй нийлж чад энэ танхимын хуулийг унагсан. Тэгэхээр бизнесийн салбарыг төлөөлөх энэ чадрыг сайжруулмаар байна. Ийм хуулиудаас саналаа идэвхтэй өгдөг баймаар байна гэж хэлмээр байна.